Тэгэхээр та 2015-аас 2013-аас 2015 оны хооронд мэдээж оюутлын компани төлөөдөв төрх зөвлөлд ажиллаж байсан. Тэгэхээр тухайн үед одоо мэдээж одоогийн хамгийн сонсголын үеэр одоо нэг гол сэдэв болж байгаа лицензийн шилжүүлэлтийн асуудал юу тухайн үед ямар байдалтай байсан, одоогийн байдал ямар өөрчлөгдсөн юм байгаа бол ямар байдлаар танилцуулагдаж байгаа. Намайг тузын гишүүн болоход бол Монгол улсын макро эдийн засгийн нөхцөл байдал бол асар хүндэрсэн байсан. Одоо төгрөгийн ханш долларын эсрэг ингээд өдрөөр сулраад манай тэр хөрөнгө оруулалт байхгүй болсон. Нүүрсний экспорт ерөнхийдөө зогссон. Яагаад гэвэл нүүрсний үн чинь $26 болсон. Өөрийнхөө өртгөөс доогуур болоод үндсэн байсан. За зэсийн үн бол $4,500 одоо өөрийнхөө өртгийг нөхгүй байх гэсэн үг шүү дээ. Ийм хүнд нөхцөлтөө дээр нь одоо нефтийн үн $100-оос өрн бууж өгөхгүй. Нефтийн үн бууж өгөхгүй гэдэг чинь манад орж ирэх бензиний үн маш өндөртэй. Ингээд одоо макро эдийн засгийн хувьд экспорт нь зогссон. Импорт нь ингээд үнэтэй болсон юм хүнд үед байсан. Тэгээд яг намайг ингээ ажиллаа аваад удаагүй байхад энэ төсөл маань зогссон ерөөхдөө. Зардлын хэтэрхтээ маргаанаас болоод менежментийн төлбөр зардлын хэтэрхт гэдэг үндсэндээ нэг 2-3 хаан том асуудал байсан. Яг бид хэд бол тууз дээр байхдаа төсвийн батлагтаа зөвхөн хүмүүсийн цалингийн нөгөөд ингээд том хөрөнгө оруулалтанд батлахгүй яваад байсан л та. Тэгээд маш олон хүн ажиллах болсон. 8000 гаруй хүнийг одоо төслийн ханганы хэрэглэгчдээс алсан санагдаж байна. Шууд төслөөс бол 800 ажилгүй болсон санагдаж байна. За 600 орчим гадаад хүн байсан нэг 60хан үлдсэн санагдаж байна. Ингээд ийм том байдал нөхцөл байдал үүсэж байсан. Тэгээ их хурл дээр 2 ч удаа тогтоол гарсан л да. За одоо ингээд юу яая? Наад оюутлогоогоо явуулъя, үргэлжлүүлъя, маргаанаа шийдээд урагшаа хараад яв гэсэн 2 ч тогтоол гарсан. Тэгээ тэрний дагуу Дубайн төлгөө батлагдсан байгаа. Ингээл ер нь бол энэ хүрээнд л миний ажилласан үе бол ингээд дуусч байгаа. Тэгэхээр яг манай тооц бол маш хүнд одоотой харьцуулахад бүр хэд дахин 7 доор нөхцөлд маш их улс төрчсөн. Тэр үеийн одоо их хурлч нь их олноо морцсон, олон популистуудтай байсан. Тэ гадаад нөхцөл байдал маш хүнд. Тэм үед ажилласан. Тэгээд хамгийн гол нь энэ төслийг бол ингээд цааш нь хөдөлгөж чадсан. Далдуурхаа дээр бол тохирсон. Тэгээд ковид үед бол Монголын эдийн засаг 2 жил хаалттай байлаа шүү дээ. Тэгэхэд бол энэ эдийн засгийг тэтгэж одоо амин суудсыг тасалгүй авч үлдсэн ганц төсөл бол оюутлага байгаа. Тэгэхээр энэ дээр харж үзэх юм бол мэдээж лицензийн аль тал руу юу шийдвэл зүгээр гэж таны хувьд ямар байр суурьтай байгаа. Ер нь яаж шийдвэл зүгээр юм бол аль тал нь илүү одоо үр өгөөжтэй гарч ирэх юм. Тэр үед одоо энэ жавхлант ч юм уу онтроо гэдээ яригадаад байгаа лицензүүд тийм чухал биш байсан. Яг л үйл ажиллагаа зогссон. Онтроо бол нэлээд доор байгаа. Тэгээд энэ бол олон улсын нэг тийм хайгуулын жижиг компани юм билээ. Тэд нар эхлээд юм хайгаад олцдог, лицензээ авчдаг. Тэгээд томчуудтай хамтарч ажилладаг. Ингэхдээ тодорхой хэмжээний одоо гүн байх юм бол энэ гарсан бүтээгдэхүүнээ тэгж хувааж авах шүү гэсэн нэг ийм зохицуулттай юм байлээ л дээ. Одоо миний санаж байгаагаар баг стратегийн орд гэж ойлголт үүсгэс ч өмнө авсан байсан юм шүү. Тэгээ энэ компани маань өөрөө асуудлаа шийдэе гэдэг манайхан болохоор н улс төрөөс айгаад зөв шийдсэн буруу шийдсэн дараад нь асуудал орох юм байна да гэд ингээд засгийн газар болгон хойшлуулад ирсэн юм билээ. Одоо тэр их хурл дээр бас яригдж байгаа сайн хэрэг. Одоо нэг тийш нь гаргаад ингээд шийдчих юм бол хөрөнгө оруулагч нарт хэрэгтэй, Монгол улсад хэрэгтэй. Ингээд цаашаа зөв жишг тогтоо явах байхаа гэж бодож байна. Тэгэхээр төлөөлөлт зөвлөлийн арах юм мэдээж Монгол 3 гишүүнтэй байдаг. Тэгэхээр тухайн үед таны төлөөлөлт зөвд ажиллаж явах үед одоо мөн одоо үед одоо Монгол гишүүдийн одоо оролцоо нөлөө ер нь шийдвэр гаргалтанд хэр байдаг гэсэн үг. Тэндээс таны үед сая хэлсэн чинь илүү хүнд нөхцөл байдал авсан шүү дээ. Тийм мэдээж 34% гэдэг бол олонхын шийдвэр гаргаж чадахгүй. Гэхдээ блоклох хэд муухай хэлэх юм бол ингээ хориг тавих хэрэгтэй байдаг. Тийм учраас бид нар бас ингээ төсвийг баталж өгөхгүй зөвхөн цалингийн тавиад явдаг гэсэн ийм хувийнууд бол байсан. Гэхдээ энэ маань өөрөө оюутлогоотой маш муу нөлөө үзүүлж исэн. Дагаад манай хөрөнгө оруулалтын орчин одоо улсын төсөвтэй татварын орлого бүрдүүлэх, экспортын орлого бүрдүүлэх эднэртэй бол эргээд их сөрөг нөлөө үзүүлдэг юм байл л дээ. Тийм учраас одоо нөө засгийн газар хөрөнгө оруулагч хоёр чинь яалчгүй нэг завин суучаад байгаа учраас одоо бие биенээ хорлно гэсэн ойлголт бол байхгүй. Гэхдээ бие биендээ монжуулна гэсэн ойлголт бас байж болохгүй. Тийм учраас тэгэл аль болохоор эвийн олол явахыг хичээдэг гэсэн. Мэдээж 34% бол тийм олонхын жинтэй нөлөө үзүүлэх үуч тийм юм биш л дээ. Хувь хэмжээ бол биш. Тэгэхээр одоо ер нь бас нөхцөл байдал адилхан байгаа гэж харж байгаа. Тэгээд одоо би адилхан байгаа болов уу гэж бодож байгаа. Харин хөрөнгө оруулагч чинь бас ингээд зөвөр ойлгоод энэ Монголын талын одоо хувьцаа эзэмшигчтэй Эрдэнэс оюутлах эднэр тэр гадны зөвлөх үйлчлэгээ аав, экспертиз аав гэдэг бүр $20 сая хүртэл өгсөн гэсэн яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр уур амьсгал бас боломжийн байгаа юм болов бидний үетэй харьцуулахад одоо манай 34%-нд бол
ядчил одоо ингээд 20 сая доллартай өгч их мөнгө байхгүй. Бидний үед одоо нэг ч төрөг байдаггүй байсан. Одоо яг тузын гишүүдийн цалин гэж орж ирнэ. Бусдаар бол бидэрт ямар нэгэн тийм дэмжлэг байдгүй. Ерөнхийдөө бол ингээд улс төрчид ардаас бол байнгын гэж бидрийг хардна, сэрдэн. Одоо нэг жишээ хэлэхэд ингээл тохироо хийгээл ирэхэд нөгөө их хурл дээр ч ингээл бөө өмнө саман болол эдгээр одоо улсаа хөдөлтчлээ. Их орноосоо оровчлаа гэж дайраад эхэлдэг. Маш хүнд нөхцөлөд бид нар бас яриа хэлцээ хийжсэн л та. Сонсголын үеэр бол мэдээж тэзүүгийн талаар ярьж байгаа шүү. Замун түншлэн Монголын талд ногдохдоо өөжийн 53% гэж яриад байгаа шүү. Тэгэхээр та үүний талаар дэлгэрэнгүй ойлголтыг яг хоо техник эдийн засгийн үндэслэл гэсэн нэг тийм нэр томьёо манай улсад байдیں۔ Гэхдээ яг эрх зүйн хувьд тодорхойлоогүй. Энэ яг ямар очиртой баримт бичих юм бэ гэдгийг тодорхойлсон зүйл манай улсын хуулийн дээр байхгүй. За тэзүү хүлээж авах журам гэж байдیں۔ Энэ маань өөрөө одоо дээр үед бол нийтээр дагаж мөрдөх журам гэж ярьдаг байсан юм да. Одоо бол захиргааны акт мөн үү биш үхээр биш болчиход байгаа. Хууль зүйн яам бүртгэж аваагүй. Тэгэхээр одоо энэ тэзүү гэдэг ойлголт маань өөрөө их тийм бүрхэг ерхий болчиход байгаа. За хөрөнгө оруулагч нар бол яг олон улсынхаа зарчмыг бариад байдаг. Энэ бол зөвхөн боломжийн судалгаа юм аа. Дотроо 5 янз байна. Бид нар одоо хэрэг хэмжээний хайгуул хийж байна. Тэр хөдрийн биетээ хэрэг мэдж байна. Санхүүгийн орчин хэрвээ макро эдийн засгийн орчин хэрвээ энэний шалтгаалж эн чинь дотроо 5 огт өөр зүйл байгаа маа. Энэ бол боломжийн судалгаа гэдэг. Тэгээ яг дэлхийн нийтийн одоо энэ одоо капиталист гэх юм уу та ертөнцийнхний одоо ойлголтоор бол эхлээд гэрээ байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээ. Тэр нь хөдөлшгүй. Тэгээ дээр нь байгаа тэр боломжийн судалгаа бол хэдэн ч удаа хөдөлж болно. Ягаад гэвэл бензиний үн өсөж байна, зэсийн үн өсөж байна, буурч байна. Манайд болохоор техник эдийн засгийн үндэслэл бол хөдөлшгүй гэж үзчихэж байгаа. Ерөөсө 30 жилийн хугацаанд бензиний үн өөрчлөгдөхгүй юм байна, цахилгааны үн өөрчлөгдөхгүй юм байна, зэсийн үн өөрчлөгдөхгүй юм байна гэж үзээд дээр нь ингээд нөх хөрөнгө оруулалтынхаа гэрээг хизээл бол хизээ өөрчлөж болно гэж үздэг байхгүй. Орчиндөө тохируулаад. Тэр ийм хоёр том соёлын ялгаа бол байдаг.